За тийч ондоос үзүүлж байна. Өнөөдрийнхөө бичлэгээр ер нь нэг тийм зураг магийн тийм бичлэгүүд оруулъя гэж бодоод хамгийн ихний бичлэгээ оруулах гэж байгаа юм. Энэ юу вэ гэхээр Монголын хөрөнгөний бирж дээр бүртгэлтэй байдаг хувьцаануудаас авч болохгүй хувьцаа буюу тийм муу хувьцааг шинжиж оруулъя гэдэг тиймэрхүү бичлэгээ болъё гэж бодоод байгаа юм. За хамгийн ихний MCC гэмээр буюу Монголын хөрөнгөний бирж дээр муу хувьцаанаас гээд би хамгийн ихний ээлжинд хос гэдэг энэ хос чинь дараа нь орно. Эхлээд амтэ гэдэг нэг хувьцаа байгаа. Энэ за амтэ минь Эрдэнэ Solution буюу амтэгээд хувьцаа хамгийн анх 2008 онд гаргаж ирсэн хувьцаа юм байна л дээ. За тэгээд 2021 онд хувьцаагаа 10% тийм задлж жижигүүлсэн юм байна. За тэгээд тэрнээс хойш хоёрын харчи. За ер нь бол задлснаас хойш ер нь бол 2021 онд тавьсан 100 төгрөгнүүдээс хувьцаа байгаа юм. Одоо тэгснэ 9 төгрөг болцсон. Ийм нэг хувьцаа аваад авах Эрдэнэ Solution гээд мэдээлэл технологийн чиглэлийн компьютер програмч зөвлөгөө өгдөг тийм нэг газар хувьцаа заяа. Эднийх тэгээд ерөөсөө ногд ашиг өгч байгаагүй. Энэ айгүй хэцүү газар. 30 жилийн ажиллаж ерөөсөө ногд ашиг өгдөггүй. Тэгээд хувьцааны ингээд яагаад унтсан бэ гэвэл за миний мэдээллийн нарт харуулъя те. Яасан бэ гэхээр төлөвлөлтийн удирдах зөвлөлийн 7 сарын 4-ний өдрийн хурлаар тус компани тузын гишүүний охиныг Америкийн хөлтөс улс сурвалжуулах хугацаанд сургалтын зардлыг тийм компани хөрөнгөөр зээлэх гэдэг нэг тийм юу болсон байгаа даа. Эднийх шинээр хувьцаа гаргангуудаа тэр хувьцаагаа одоо нөгөө компанийнхаа охинд нэг ажилтныхаа одоо төлөвлөлтийн үзүүлэлтийн охин шууд ингээд нөө сургалтын төлбөр маягаар өгсөн. Олон нийтээс мөнгө татж авангуудаа тэрийгэ зөв зүйл ашиглахгүй ингээд буруу зүйл ашигласан байгаа байхгүй. Ер нь л айгүй дампуул газар юм шиг санагдаад байгаа. Тузан бүр нийлж байгаад ингээд нөгөө нэг хүмүүсээс авсан ингээд нэмэлт хувьцаа гаргаж авсан мөнгө босгосон мөнгөө ингээд буруу зүйл ашиглаж авсан байгаа байхгүй. Энэ бүр хамгийн амар. Тэгээ энийг яг бойлуулсан. Гэхдээ л тузан одоо ч гэсэн байгалах энэ шийдвэр гаргахад нөлөөлжсэн тузан. За тэгээд энээс л болоод ер нь эдний хувьцааг ер нь гэж унцаад байгаа. 100 төгрөгнөөс ерөөсөө 8 төгрөг 9 төгрөг болтор унцсан. Тэд нэрсэн ногд ашиг ерөөсөө өгч байгаагүй. Тэгээд хаяа ингэж бүрийг мэдээлэл нөө үн цасны компаниар мэдээлэл өгөхгүй гэдэг ингэ зогсоол болцдог газар байгаад байгаа юм. Тэгээд бүглүтэн 4 5 тий бараг 10 жил ажиллаж ерөөсөө ингээд ногд ашиг өгөхгүй бараг хүмүүсийн мөнгийг ер нь бол ингээд зарцаасан л байгаа юм л та. Тэгэхээр ийм хувьцааг ер нь бол авчлахгүй шүү. Муу хувьцаанд тэрний энийг бол зүүсээр оруулна гэж бодоод байгаа. За өнөөдрийн бичлэг маань ингэ боллоо.